Өндөр сувх тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Сүүлчийн өдөр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Занда бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон болон Отревинта чөлөөтэй амьсгалцгай Отревин ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 стелгоны од өндөр радиогоор хүрч байна. За өдөр юм Занда. За өдөр юм дэба. За сүүлчийн өдөр нэвтрүүлгээрээ бид цэл залуу 27 наснда нөгөө зуурдаар амиа алдсан Эми Вайнхаус, Жими Хендрикс, Курт Кобейн гэдтэй олон хүний тухай ярьсан. Харин энэ удаад мөн л 27-гийн клубын нэгэн гишүүн болох Жим Моррисны гинтийн үхэл амьдралынхын тэр сүүлчийн өдрүүдийн талаар ярих юм. За Жим Моррисон бол хөгжмийн түүхэнд хамгийн том рокодтой нэг. Doors хамтлагийн гослол дуучин. Тэгээд дууны шүлэгч өөрийнх нь тодорхойсноор бүр урд өмнө нь огт байгаагүй рок яруу наригч гэдэг. Өөрөө тэгж тодорхойлсон. Рок яруу наригч. За шүүмжлэгчд болохоор түүнийг хайр өөр ертөнцийн юм шиг тийм дуу хоолойтой. Элвис Пресли эсвэл Мик Жаггер хоёрын дундаас төрсөн тийм нэг яг тэр хоёрын ингээд хүүхд юм шиг те одоо хүүхч юух те тэр хоёрын хойлц юм шиг тийм нэг жинхэнэ 1960-аад оныг төлөөлөх секс символ гэж дүгнсэн байгаа. Харин Жим Моррисон болохоор энэ өрмөц дүр байдлаа тоцтоод өөрийгөө болохоор тийм гүрвлийн хаан гэж нэрлэдэг гэсэн. Тухайн үеийн сонин хэвлэлүүдэд бичснээр энэ чинь 60-аад онд ингэж бичиж байгаа шүү дээ. Сонин хэвлэлүүд. Бүх хэрчүүд Жим Моррисон шиг болохыг мөрөөддөг байсан бол харин охид хүүхнүүд бүгд Жим Моррисонтой нэг оронд орохыг хүсдэг байсан гэж. Ийм галзуу томод байхгүй. Гэхдээ энэ томод нэгэн сэтгүүлчийн тодорхойлсончлон хоёр мөрөн дээрээ нэг биш нилээд олон чөтгөр суулгачихсан нэгэн байж. Эцэстээ тэр олон чөтгөр нь л энэ Жим Моррисныг үхлэрэн түлхэгдсэн. За тэгэхээр 1900 одоо хэдүүлээ 71 онд ч 71 оны 7 дугаар сарын 2-нд Парис хот. Энэ өдрийн нар мандснаар Жим Моррисны амьдралын сүүлчийн өдөр эхэлж. Моррисон тэр үед Францын нийслэл хотод амьдрах болсноор 4 сарын нүр үзээд байж л дээ. Тэр Парисын Маре гэдэг дүүрэгт 5-6 жил ингээд салж нийлээл бас нэг үерхсэн нэг найз бүсгүй Памела Курсоныхаа хамт нэгэн хуучны орон сууцнд байр түрээслээд амьдарчаа. Моррисон болохоор рокод байхын тийм нэг дарамт шахалтаас зүхтгаас гадна өөрөө хамгийн гол нь яасан гэхээр нийтийн газар өөрөө зохисгүй авирлаад тэгээд нөгөө торны ард сууж мэдэх байсан тэр хэрэг тарьснасаа болоод Америкаас цухтаад хол байгаа нэ. Яасан гэхээр 1969 оны 3 дугаар сарын 1-нд Флоридагийн Майами хотод тоглохдоо тайзан дээрээс бүр үзэгчд рүү ёс бус үг хэлээд бүр өмдөө тайлхаа хүртэл шахсан ба. Үүнээс 3 хоногийн дараа Флорида тэр мууж ус штэ чинь 50 мууж ус шүү дээ. Тэр мууж усын захиргаанаас түүнд 6 төрлийн ял тулгаад тэгээ бүр хэрэг үсгэсэн. Энэ үйлдэлээс нь болоод яасан гэхээр нөгөө Doors хамтлагийн товлогдоод исэн хамаг тоглолтод цуцлагчгүй. Тэгээ нөгөө радиоор хүртэл нөгөө дууны явхаа болоод тэр бөөн зардал чирэгдэл үүссэн. Тэгээ Жим Моррисыг 1970 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхээс 6 сар 20 хялаар шийдэгдсэн. Ингээд нэмэх нь $500 тархацсан. Тэгсэн Жим Моррисон батлан даалтын $50,000 төлж жагаад тэгээ урьдчилан хорихоос суллагдаад тэгээ хамтлагаас албан ёсны зөвшөөрөл ингээд нөгөө чөлөө авсан ба. Тэгэнгүүтээ нөгөө 71 оны 3 сард Парис руу зорьсон юм учиртай. Хамгийн гол нь Парис хот түүнийг уран бүтээлчийн хувьар сэргээж өгөх ёстой байсан. Мэдээж Парис шүү дээ энэ чинь. Өөрийгөө энэ чинь нөгөө Моррисон чинь рок од гэхээсээ илүү яруу наригч гэж үздэг байсан. Гэт бид болохоор рок од гэж хардаг. Тэр хүн болохоор өөрийгөө яруу наригч үздэг. Тэгээ хамгийн гол бусдад бас тэгж үнэлүүлэхийг хүсдэг байсан. Тэгэхээр Моррисон Парис шиг урлаг соёлын уурхай болсон газраас л нөө онгод тэнгэрээ олно гэдэгт итгэлтэй очиж байгаа юм л та. Тэгээч мэдээж хэрэг шүлэг яруу найраг бичиж гэсүнд Парисаас өөр сайхан газар хаана байх вэ? За ингээд Жим Моррисон Парист очисон хойно найз нөхөдтэй уусан загталтаа бараг л өдөр бүр ингээд нэг одоо би ингээд гоё өргөн чөлөөгөөр алхаж тэ их сайхан байна. Жин хасаад би их ирүүлжиж байна. Би сахал үсээ багсахчлаа. Зүс царай маань сайхан өнгө ороод сайхан болчлоо гэх мэтэр ингээд загтал биччихэ.
Яг үнэхээр Парист авахсан яг гэрэл зургуудын одоо манай найруулж өгөх юм бол Jim Morrison бүр төрөл арилцсан юм шиг сайхан харагдана. Яг залуухан бид нар бүр зургийг мэднэ. За яг энэ чинь 27 настай өдөлсөн. Гэтэ бүр нэг цээж нүцгэн гоё зураг үүдэн шүү дээ. Тэр чинь бол яг эд үе. Дараа нь эн чинь жоохон ингээд тархлаад сахал махлаа бүр аим шиг өргөм Карл Маркс, Фридрих Энгельс шиг харагддаг болсон байхгүй. Робинсон Крузо шиг юм байсан. Тэгээд Парист очиод арай гайг болсон. Нэр Карл Маркстай адилхан юм. Өгсөн байна. Тийм бааз. Гэхдээ одоо энэ нөгөө сайжирсан гэдэг энэ гадаад үзмж нэ штэ. Энэ гадаад төрх байдлын өөрчлөлт нь яг үндэ хуурмаг үзэгдэл байсан ба. Хэдийгээр Jim Morrison буураас илгэж өмнөхөө бодвол мэдээж харьцангуй засарсан ч гэсэн хар бараан зүйлд нөгөө амархан уруу татдаг яг тэр дотор хүн яг хിവэрээс. Тэгэхээр хорт мо зуршлууд нь ч яг хിവэрэл байна гэсэн үг. Тэгэхээр дөнгөж 27 настай ч гэсэн олон жил энэ ч нөгөө согтууруулганда мансууруулах бойц хэрэгэлсэн учраас Jim Morrison-ы эрүүл мэндийг энэ хэдийнэ сүйдлээдсэн. Ердөө 4 жилийн өмнө буюу 67 онд Jim Morrison ч Doors хамтлагтайгаа хамт дэлхийн хөгжмийн ертөнцийг үнэхээр дөргиж ил. Doors-ийнхны гаргасан бүх 7 цомог бүгд маш их амжилт болсон. Бүгдээр хэдэн саяын хувиар зарагдчихаа. Ялангуяа хамгийн анхны цомог шуудхан л Billboard-ын бүр 2-т бичигдээд. Doors-ийн нэр бүр Beatles, Rolling Stone-тэй энэ тэнцүү юу яадаг л шүү дээ. Яригддаг байл шүү дээ. Хэм маягийн үед Doors-ийн тэр дууралт Jim Morrison-ы дуу хоолой тухайн Америкийн рок хамтлагуудаас бүр огт өөр. Бүр тэрслүүч гэмээрсэн. Дээр нь Jim Morrison-ы тэр өөрийнх нь битсэн үгнүүд нь хүний анхаарлыг шууд татдаг. Яг одоо нэг зандаас мэддэг юм шиг буудах юм а гэд. Уучлаарай би нэг рок хамтлагийн бас гитарч байсан хүн болохоор Doors-ийн нэг дуунуудыг хэдэн зуун мянгуудаа тоглож ирсэн болохоор мэдээд байгаа шээ. Тэгвэл нэг манай хэрэгүүлч чинь энэ одоо дандаа буудаж идэв гэж магадгүй. Би нөгөө ихэнхдээ бол мэддэг юм аа л ярьд. AI-аас асууцсан. Тий. За 1971 оны 7 дугаар сарын одоо 2-ны өглөөний 11 цаг болж нөгөө Jim Morrison-ы сүүлч өдөр. Одоо Jim Morrison-д амьд 18 цаг үлдсэн. Ганц дууны үгээр тогтохгүй. Жинхэнэ яруу найр бичгээр Парист ирээд байгаа шүү дээ. Гэвч сүүлийн хэд хоног нөгөө уран бүтээлийн гацалт гэж болдог бол яг тэр гацалтанд орсон, блоконд орсон. Тэгээ ганц ч бүр буулгаж чадахгүйсэн ба. Ингээд Alan Roney гэдэг оюутан цагийн найзтайгаа уулзсан ба. Jim Morrison тэр хоёр болохоор нөгөө Лос Анжелес дахь Калифорни их сургуульд нэг ангид хамт сурдаг байсан юм л д. Alan Roney болохоор хуучин андыгаа рокод болон алдарших үед нь түүнтэй ойр дотн байгаагүй ч гэсэн харин Парист ирснээс нь хойш бол нэг ойр хуваалцаар амьдралынх нь хамгийн сүүлчийн тэр дотны сайн найз нь болсон ба. Тэгэд энэ Ронегийн бүр дараа нь мэдүүлснээр Jim Morrison нас барсан өдрийнхөө өглөө нэг л тэнэг байж ятсан ингээл те нэг байж сууж ятсан. Тэгсэн атлаа би энэ өвцсөн ядарсан юм шиг харагдаад байж. Тийм болохоор найз нь ингэсэн ба Morrison-ыг хоёлаа гарч алах яа. Парисын сайхан годамжаар алах яа. Салхинд гарвал чи сэргэж баг. Ер нь ойрхон зоогийн газар орж хоёлаа бүр хоол идэгээд байрнаас нь баг ингээд чирээд баг шахав гарсан баг ятгасаар гад. Jim Morrison-ы байр түрээлж байсан газар нь болохоор өөрөө Парисын Маре дүрг энэ нөгөө еврейчүүдийн дүрг байхгүй. Тийм болохоор их амгалан ер нь. Гол нь амгалан гэдэг нь бас юу гэсэн үг хэрэг еврейчүүд түүнийг танихгүй гэсэн үг. Энэ чинь супер одод хичнээн сайхан мэл нэр. Тэгэхээр Jim Morrison амьдралдаа баг анх удаага амар амгалан эндээс энэ дүүргээс л мэдэрч байгаа байхгүй. Учир нь түүний амьдрал цаг үргэлж өмнө бужигнаатай байнгын хөдөлгөөнтэйсэн. Тэгэхээр үүнийг нь бас жоохон тоцтгож James Douglas Morrison 1943 онд төрсөн. Флорида мужийн Мельбурн гэдэг жижигхэн хотод айлын ууган хүү болж мэндэлсэн ба. Аав нь болохоор нэгдсэн улсын тэнгисийн хүчний адмирал бүр. Тийм болохоор гэр бүл нь баян ингэ нүүц суудаг. Үүнээсээ болоод бүр юу гэдэг чи 16 нас хүрэх үедээ 10-аад сургууль ингэж байсан. Дамжицсан. Тэгэд энээсээ болоод мэдээж маш ганцаардмал ингэ өсөж байгаа шүү дээ. Яг бол нэг найзтай болох гэж оролдохгүйг л өөр сургуульд орчин. Тэгээд нөгөө найз авах. Тэгэхээр найз нөхдгөө хүүхэд насаа үтнэ гэд төсөөлтөө. Аим шиг бод. Харин өсвөр наснда тэгэхэр чи энэ хүүхдээ яах вэ? Босогч тэмцэгчийн дүртэй болсон баг. Яг л нөгөө болох ёстой юм болж байна гэсэн үг. Юм бүхэнтэй тэрсэлддэг хүүхэд болсон гэсэн үг. Гэрийн бараа харддаггүй аав нь болохоор хаяа нэг ирж байгаа шүү дээ. Гэхдээ хаяа нэг гэртээ ирээд хэд хоногор саадахтаа
Нөгөө гурван хүүхэдтэй гурвал нь маш хатуу чанга. Одоо тийм байдлаар ханддаг. Яг л нөгөө нэг цэргийн хүний зангаа гаргаад хүүхдүүдээ хүмүүжүүлэх нэрээр дэгэлдэг байсан байна. Тэгэхээр энэ нөгөө Моррисны угийн тэр нөгөө энэ хэцүү зантай болж өсвөр наснд очсон байхад нь тэр зан ашиг бүр ивдээ ичиж байгаа юм. Хүүгээ ингээд яагаад дандаа хар бараа өнгөйстэй голдуу үхлийн тухай өгүүлэх уран зохиолын ном уншаад байд юм бэ? Яагаад гүн ухаан сонирхоод байд ингээд эцэг нь бүр ойлгодог. Наач ясууны. Харин тий. Гүн ухаан уншчихлаа сайн л. Харин тий. Яг эдгэрч бүр ойлгохгүй байна. Яг ганцаар цогч ер нь энэ лүү мэдээж орно шүү дээ. Тэгэхээр Моррисон болохоор ихэнх цагаа гэрийнхаа зойронд ч юм уу эсвэл хаа нэг булан тохоод зураг зурах эсвэл ямар нэгэн юм бичих эсвэл ном уншин өнгөрөөдөг гэж хинтээ ч угаас нэг тааш тохирдгүй зантай болсон. Тэгээ нөгөө уур зартай бас. Тийм учраас Моррисон 19 настайдаа бүр цагдаа хүртэл баригдажсэн ба. Түүнийг цагдаагийн машинаас цагдаагийн малгай хулгайлсан. Олон нийтийн газар хамаг олон согтуургаж хүлчүүрхсэн 19 настай өгчтэй. Иргэдийн амар тайван байдал алдагдуулсан гэдээ барьжилсан ба. Тэгсэн Жим Моррисон чанга хатуу аваасаа эхлээд юм бүхнийг ер нь бүр нийгмийн хэв журмыг хүртэл эсэргүүцэн сөрөх болсон яг инэ. За ингээд Моррисон нас биед хүрчихэ. Тэгээд томоожж бусдад адилхан болсонгүй. Аавынхан хүсэж байснаар цэргийн амьдралыг сонгосонгүй. Харин ч эцэгхээс бүр улам зөрөөд 1964 онд Калифорник зорьсон ба. Тэгээд Калифорни их сургуулийн киноны хөтөлбөрт хамрагдаад тэгтээ өмнөхөөсөө ч илүү уншиж, өмнөхөөсөө ч илүү олон шүлэг бичиж эхэлсэн. Жим Моррисон их сургуулаа төгснөөс хойш аавтайгаа бүр ахад нэг ч үгсэлэг. Тийм. Калифорнид ирээд танилцсан найз нөхөдтэй бүр тэгж ярьдаг ус. Би эцэгхээ бүр баа бахта алдсан юм оо. Тэд өөд болсон гэж ярьдаг ус. Тэгэхээр Жим Моррисон өөрийнхөө амьдрал зүтгэснээсээ болоод гэр бүлийнхэнтэй бараг тангарах тасарсан гэдэг нь энэчээс харагдчих. За ингээд эцэгхээс холдсон дараа буюу 1964-өөс 65 оны хооронд Жим Моррисон маш их уус. Одоо нөгөө согтуурлундаар орцсон. Үеийнхэн залуус болохоор олон төрлийн мансуурал бодис хэрэглэдэг байсан. Гэхдээ Жим Моррисон харин мансуурал бодисыг хэрэглэхгүй. Нөгөө юуны тэр нөгөө харт амиг эдгээр хэрэглэхгүй. Архийг харин зүгээр бусдаас илүү үздэг байж л. Гэтэл бас адилхан л муулд. Харин Лос Анжелесын Венеци иргэн нэртэй нэг газрын иргэн тойронд нь хиппи нар маш их байдаг гэж. Тэгээ хиппи нарт мэдээж нийлчих. Энд чи хиппи нар яг алд үе юм чинь. За ингээд гэтээ хиппи нар нэг дампуу юм өдөр болоо ярих хүн гэдэг чинь зааваа. Тэгээд зааваа нөгөө харилцаанаас болоод нөгөө дох амир нөгөө тархсан шүү дээ. За ингээд нөгөө хиппи нартай уулзснаас хойш өдөр үнжилгүй ариг согтуурлундаа хэрэглээд тэгээ шүлэг бичиж байхдаа нэг залуутай танилцсан ба. Тэр нь Рэй Манзарек гэдэг дарлалт хөгжимчин дуучин залуу. За ингээд Моррисон Рэй хоёр анхны уулзалтаас шууд дуу хөгжим яруу найргийн хоорондоо яриад за ерөөс хоёул хамт дуу бүтээгээд ингээд бөмбөрчин Джон Денсмор, гитарчин Роби Кригер гээд бүгд суутнууд нь хоёрж. За эднэртэй нийлж авснаар 1965 оны 8 дугаар сард Doors хамтлаг байгуулагдчих. За ивент тэтгэгчтэйгээ танилцъя. За өнөөдрийн дугаарыг гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон ивент тэтгэж байна. Чи гаражн дээр өсөж тоглодог байсан уу? Мэдээж. Маш аюултай тийм үү? Би хүүгээ тэгж тоглосноос нь болоод би нэрээ нэг түүх ярьж байгаа. Одоо маа том хүү Голландд сурч байгаа шүү дээ. Одоо энэ жил төгсөж байгаа. Их сурвал. Тэгээд бага вахт нь яг цонхоор арчиж яг гаражн дээр үсрээд би тэгээд бүр салгалаад нөгөө амар аюултай санагдаж байна. Өөрөө тэгж тоглодог байсан бол тэг хүүгээ орж ирсэн би нэг алгаццаахгүй. Би амьдралдаа ганц удаа л одоо нөгөө гар хүрчсэн. Би тэрэндээ насан туршдаа харамсдаг байхгүй. Гэхдээ шалтгаан тэр гараашсэн. Гэхдээ шалтгаан мэдээж миний уурын мухаг л та. Зүгээр тэр бос явдал тийм. Гэхдээ шалтгаан юу л та. Гадна тоглох талбай байхгүй л байсан л та. Харин тийм. Тэгвэл Garden City гэдэг Ярмгийн ер нь бол хамгийн гоё хотхнуудын нэг юм байна. Тэр хамгийн гоё хотхон дөө. Тэр чи тойроод нэг юм 5 давхар байшин заяа. Нэг өндөр биш. Тэгээ тойроод ингээд дундаа юм тоглоом талбайтай байхгүй. Тэг хүүхэд өглөө гарч гүүгээл гэртээ өдөр орж нэг ус уулуудаг яг бид нэр шиг. Тэгээ шүн орж ирэх юм бол ямар ч аюулгүй тийм тоглох талбайтай айгу гоё. Тэгээ зөлбөрчил гоё тийм. Нэр. Тэгж яхаар одоо хүүхдүүдэд бид нар зөлдөн байх хүсэж байгаа шүү дээ. Дан зөлбөрлөх гэхээр аюултай байгаа байхгүй. Тийм. Тэгвэл зөлбөрчээж сайн найзуудтайгаа таарлдаг байхгүй. Тэд нар ч янз бүрийн уулз идэд яг хөгждөг тий.
би нэг brainstorm энэ төр хийгээд тий. за Garden City яг тэгэхэд тохиромжтой айгүй гоё тийм хотхон байдаг. За ер нь бол үнэхээр гоё тий. Чанартай ч хотхон байна. За тэгвэл энэ хотхон маань цаашаа өшөө гэж баригдаж байгаа юм байна. А тий. Тий. Нийт 6 га талбайд 200 айлын 5 хаус бүтээн байгуулагдаж байгаа гинэ. Яг энэ үргэлжлэн. Энэ төсөл нь орон сууцны үнээр хаусанд амьдрах боломжтой. За мөн айл бүрт идэлбэр газартай болохоор лагерт байгаа мэт гэр бүлэрээ тийм тухтай гэж байна. Аяс гоё. Үнээр л нэг гадаа гараад махцах шарах тийм талбайтай гэдэг байгаа байхгүй юм. Гэхдээ тий гараа тэмэгдэж байна. За энийг за бити хасаараа зүгээр намайг уурлаарай. За хэмжээний за тийм яг тэр хэрэгцээ байх байна. Тамхи муухай гэхдээ татдаг хүмүүсийн эрхийг бас бодох хэрэгтэй шүү дээ. За байрны хэмжээ нь 114-өөс 158 м2 юм байна. За Яармгийн Garden City хотхон дээр очиод загварын байртай танилцах боломжтой байна. Загварын байран дээр очихоор бүх юм тодорхой болчихлоо доо. Очиод нэг үзчихээрэй. За холбогдох дугаар нь 75 77 75 77. За баярлалаа. Цаа чи ингээд бүр Калифорни тэр Лос Анжелесийн бүр их сургуулаа төгссөн байгааз Калифорни их сургуулийг киноны хөтөлбөрт хамрагдсан гэдэг. Тэгээд бүр төгссөн гэж байгаа. Тэгэхээр тэр найз нь одоо Парист байгаа гэсэн үг. Нөгөө нэг ангисэн. За ингээд нөгөө сүүлч өдөр 71 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 14 цаг болж. Нөгөө Jim Morrison ч нөгөө найз Alan Roneg-ийн хамт Парисын гудамжаар баг 3 цаг алхасан ба. Тэгсэн чинь Morrison гинэтгэн л учиргүй салгалаад ирж. Тэгснэ үе бүр зогсуулаад ирж. Тэгсэн чинь Roneg бүр тун хачин жигтэй санагдаад тэгээ санаан зовсон Roneg Morrison-ыг буцъя ер нь хөвтөж амарсан дээр юм шиг нь би чамайг ер нь эмнэлэгт үзүүлье гэд. Тэгсэн чинь Jim Morrison би зөв зүгээр байна уу гэсээр гад хоёулаа зүгээр явж хоол идэ шараар гоё тэгээ би зүгээр болчихно гэд. Тэгсэн чинь огт зүгээр биш. Ингэж хэлсэнс 15 цагийн дараа хүн чинь өөд болох гэж байгаа юм. Тэр зүгээр биш байсан байхгүй. Өдрийн 2 цаг үед хоёр найз сэргэн манталтын үеийн хэв шинжээр гайхагддаг нөгөө Парисын Vogazin талбай гэдэг газар ирж. Тэгсэн Roneg Jim Morrison-ы хүссэн ёсоор хамт зоогийн газар ороод хоол идээд тэгээ шараарыг захиалсан байна л д. Тэгсэн Morrison-ы зогсуулах нь арай гайгүй болжсэн. Буцаал зогсуулаад эхэлж. Нэг ганц шил шар аргуугаад уул наваа сэрэг шиг болсон юм байна. Гэхдээ л буцаад тасралтгүй зогсуулаад эхэлсэн. Хэдий тийм ч гэсэн хоёр найз ямар ч өдрийн хоолоо идчихэд кинотой холбоотой эд зүйлс худалдаг нэг жижигхэн дэлгүүр орсон ба. Тэгэхээр их сургуульд кино урлагийн чиглэлээр суралж байсан Jim Morrison дуу хөгжим, рок кодын амьдралаа ердийн л нэг дамжин өнгөрөх гэж боддог байсан энэчээс харагч. Тэгэхээр дуу хөгжмөө орхиод зөвхөн шүлэг үуч кино бүтээж амьдрна гэж угаасаа ярьдаг байсан. Тиймээс энэ амьдралынхын сүүлчийн өдөр хүртэл ингэж кинотой холбогдсон шалтгаан байна. За ингээд Jim Morrison ер нь нас барахаасаа 2 жилийн өмнө бүр кино хийсэн шүү дээ. 1969 онд Хурдны зам гэдэг нэртэй 52 мянга төгрөглөлдөг тийм бүрэн хэмжээний кино урт бүтээгээд байгаа. Тэгэхээр эн чинь яг киноны хүн гэж үнэхээр хэлж болно. Энэ кинонд болохоор юу гардаг гэхээр өөрийнх нь үгээр ш. Амьдралд нь тохиолдсон хамгийн чухал үйл явдал болох нэгэн явдлыг энэ кинонд өгүүлдэг. Тэр үйл явдал нь 1947 онд болсон гэдэг. Чинь ихтэй төрчлөө 43 онд төрлөө те. Тэштэй 43 71. Тэ. Тэгэхээр тэр үед буюу 1947 онд Jim Morrison 3-4 настай л байж. Гэсэн ч тэр явдал Jim Morrison-ыг огт өөр хүн болон өөрчилсөн гэж өөр хэлдэг. Цаг үргэлж нөгөө хар бараан зүсэд сэтгэл нь татагддаг, согтуурч мансуурах гэд байдаг нь тэр явдлаас болсон гэд Morrison өөргөө өмгөөлд юм байна. Тэр нь ямар гэж үйл явдал гэхээр Jim Morrison Нью Мексико мужийн Албукерке хотоос Санта Фе хүрэх хурдны зам дээр нэг аимшигт осол гараад байхдаа нэг таарсан байна. Жоо хөөгд байхдаа. Тэр үед аав нь цэргийн албанаас томилд авчихсан. Тэгээ гэр бүлтэйгээ явж байсан байна л тэр хурдны замаар. Бяцхан Жимихүү тэгэхэд аавынхаа машины ард талынхын суудал дээр суужсэн. Гэтэл урдхан талд нь баахан индиан ажилчдыг авч явсан нэг ачааны том тэрэг жолоодлогогүй бол замаасаа гараад бүр хид эргэлдээд онголцсон ба. Бөө индианчуудтай. Тэгсэн албаны унаатай явж байсан болохоор аав нь зогсоогүй. Ээж нь ч гэсэн хүүгээ битгий хараараа гэсээр тэднийх нь яг тэр дорой ослын газараас ингээд холдсон юм байна. Тэгсэн чинь машины арын судал суужсэн Жим болохоор арын цонхоор
нөгөө Жим Моррисон чинь энэ тэнд цуснаж болсон хэвтэх хүмүүсийг маш тод харсан гэдэг байгаа байхгүй. Энэ чинь өөрөх нь яриа шүү. Ялангуяа нэг өвгөн Индиа өвгөн тэр өвгөн Индианы харц нь хүүдэх онцгой сэтгэл төрүүлсэн гинэ. Тэгээ Жим Моррисон энэ тухай олгоор тэр өвгөн нас барсан өвгөн ингээд гэтээ нүдэн нээлттэй. Тэр өвгөн Индианы харц одоо юу гэж чинь. Тэр өвгөний сүнс миний бие рүү үсрээд орсон юм аа. Би яг л нэг хөвөн зөөлөн биетэй болчихсон юм шиг түүнийг тэр доорнд би шингээгээд авцсан. Тэр магадгүй бөө байсан баг гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр түүний ер нь үгийг бичсэн ингээд доор самтхи олон дуу байгаа. Инх тайвны эмэлхий, сүнсний дуу, үүр цайх үеийн хурдны зам, шин сэргэлт, төгсгөл гэд энэ дуунууд нь дандаа энэ явдлын тухай байдаг үг нь. Гэхдээ Жим Моррисны гэр бүл болохоор түүнийг зам тээврийн юм ноцтой осолтойг таарч байгаагүй. Жаахан байхдаа индианчуудын суурьшлийн бүсээр бол нэг удаа дайрч гарч байсан. Тэр нь онцгой сэтгэл үлдээсэн байж магадгүй л гэж ярьсан байдаг. Тэр шиг юм осмос бид нар ер нь болж байгаагүй гэж ярьдیں۔ Гэрийнх нь болохоор. За тэгэхээр үдсэн харсан юм юу ч байлаа гэсэн ер нь зөвөр. Жим Моррисон хүүхдийн тэр сэтгэл ой санамжаар түүнийгээ дөвийлгэн хэтрүүлэн ботсон ч болно. Хуурмаг ой санамж гэдэг ойлголт өгдөг. Ингээд сүулдэ өөрөө итгэждэг. Бас эсвэл өөр хүнийг итгүүлждэг. Би нөгөө инхэтгийг ярьсаар гадаг хийгээгүй иргэн би заримдаа давсалж ярьж байгаа инхэтг одоо нэр хийцэн болов гэж боддог шүү дээ. Тэрнтэй л адилхан зүгээр хэтрүүлэн ботдоод тэрэндээ итгэцэн байж магадгүй. Гэсэн ч ер нь хүний дурсамж төсөөл гэдэг чинь асар хүчтэй болохоор түүнийг эсвэл худал хэлсэн эсвэл тийм зүйл багт болоогүй үнэн хэлсэн гэдэг ч юм уу одоо үзэх аргагүй шүү дээ. Ямар ч тач Жим Моррисны хувьд үхэлтэй нүүр тулсан гэх тэр мөчөөсөө хойш өөрийгөө ямар нэгэн тийм далдын хүчээр Индиан сүнсний дуудлагаар амьдарч эхэлсэн гэдэгт өөрөө л Батнот үнэмших болсон байна. Бүр багасаа юм биш үү те. Уг нь ухаан ороод л юм биш үү. Тэгэхээр өнөөдрийн сэдвийн гарчиг Индиан сүнсний дуудлагаар гэдэг нь одоо ийм учиртай. Тийм байна. За. Ямар ч үсэн ингээ итгэдэг болсон баа штэ. Индиан сүнсний би ингээд угаас дуудлагатай гэдэг. Тэгэхээр түүний шүлэг найрган ч гэсэн өнөөх өвгөн бөөгийн одоо тамлага дуудлагаар бичигддэг гэсэн үг. Жим Моррисны хувьд. За ингээ Жим Моррисон 1969 онд хамгийн ихний бөгөөд эцсийн удаа энэ шүлгүүдээ эмхтгэхэд нэг ном болгон хэвлүүлсэн ба. Гэвч найз нөхдөнч тэр, уншигч, шүүмжлэгч тэр ямар ч ам сайтай байсангүй. Үүндээ маш их урам ухарсан. Тэгээд сэтгэлээр унсан Жим Моррисон ч нөгөө рок од гэсэн имижээ бүр зөрүү дэвтгэхэр сахал үсээ ургуулад бүр жин нэмээд хаасайгуу таарад байсан нөгөө цээж нүцгэх нөгөө амар алдартай зургийг бүр бити ашиглаач гэж хэвлэлийнхнээс гуйсан. Тэгээ нөгөө сахал үсээ ургуулад тааргасан шалтгаан энэ юм. Тэгвэл эн чинь бүр хитрхи нөгөө сайхан залуу яг л рокод бол ийм л бодох юмсан гэж ямар ч хүн бодохоор тий. Тэгээд тэрнээс өөр залхацсан. За ингээд 1971 оны хавар Парис руу зугтсан ч гэсэн тэгэхээр нэг талаар олигтой амжилт олоогүй нөгөө яруу найргийн төврөөсөө өөрө холдох гэсэн бүтлгүй шүлэгчийн дүр төрхөө өөрчлөөд жинхэнэ яруу найрагт хөөрөх гэсэн тэр хүсэлтэй холбоотой. За ингээд 71 оны нөгөө 7 дугаар сарын 2-ны оройн 17 цаг. Өдөржин найзтайгаа гадуур зугаалсан Жим Моррисон эргээд түрээсийн байранд ороод ирж. Ален Роне нөгөө найз нь болохоор түүнийг оруулж өгөхөөр орцсны шатаар ингээд дээрс цугтаа өгсөж байгаа юм л та. Гэтэл Жим Моррисон энэ үүднээс түлээний мод аваад хоёлаа байрныхаа ил зууханд гал асаая гэсэн байна. Энд ч 7 сарын Парис. Юун гал түлхэх тухай яриад байна те. Гал асаана гэсний бодоход энэ чинь биеийн таагүй байсан гэсэн үг байхгүй. Гэтэ нөгөө Ален Роне ч нэг тиймэрхүү бодоогүй л болтой. Үгэнд нь ороод хамт түлээний мод барьсаар шатаар өгсөж исэн ба. Тэгтэл Жим Моррисон хитгэн гişгүүр өнгөрөөл учиргүй амьсгаж ирснээр шатан тэр хөл алдаад унтсан. Тэр бүр яг хөгшүүн шиг болсон байсан гэсэн. Яг тэр мөчд. За ингээд бүр байранда арай гэж орж ирсэн Жим Моррисонд одоо амьд авах ердөө 12 цаг үлдсэн баг. Тэгэд Ронегийн сүлд мэдүүлснээр Моррисон болохоор байранда ороод нэг хэсэг амарч тэгээ орон дээр нилээд удаан хөвцсөн ч гэсэн унтаагүй эргээд босож ирснэ. Хоёул ахаад гарч шараар юм уу виско яа гэж хэлсэн байна. Бүр ятгсан юм байна. Харин найз нь болохоор би ингээд оройн хоол нэг газар өргөцсөн юм аа. Явахгүй бол болохгүй гэж хэлж.
Тэгтэл Жим Моррисон түүнтэй эргээд хамт гарыг л да. Замдаа ганц шарыг уйл гэсэн байна. За ингээд нөгөө ятгадаг да. Ябаны хоёлаа ганцаас би уучлаа гэд дааш нөгөө дундах таслан алга болчдөг гэдэг шиг. Тэ яг ингээд ятгаалсан байхгүй. За тэгээд Роне ч ингээд арга буюу тэгээд дагуулга гарч. Тэгээ нэг кафены гадаа нэг яг 2 шил би уугаад салцгаасан юм байна. Ингээд Жим Моррисон оройн 19 цаг үед найз бүсгүй нөгөө хамт амьдарчаа Памела Курсонтойгоо ингээд нийлж байгаа. Парисын гудмаар алхаж байгаа юм да энэ хоёр. Гэхдээ Парисын гудмаар алхах энэ сайхан энэ хоёр хосыг те царайлах хос залуу хос гаднаас юм аж жаргалтай хинч харсан бүр атаархмаар харагдчихсан байна. Гэхдээ яг бодит байдал дээр болсон гэр 1966 оноос хойш үерхсэн Жим Памела хоёр яг үүндээ маш тийм токс харилцаа тосод байж хэцүү харилцаатай. Үнэн хэрэгтээ яг юу болсон гэхээр Жим Моррисонд хамгийн муу талаар нөлөөлсөн энэ бүсгүй. Архиталт, мансуурал, танхаарлыг нь улам бүргэд дэвэргэж байсан хүн Памела. Памела Курсон бүр өсвөр настайгаас л өөрөө хар тамхи элдэн мансууруулах бодис хэрэгэлдэг болсон байж. Гэтэл энэ бүсгүүдэд танилцах хүртэл Жим Моррисон чинь буруу тэр нөх хорт муу зуршилтай ч гэсэн арх уухаас өөр хитэрдэггүй байсан байхгүй. Гэтэл Памелатай нийж эхлээл нөгөө кокаин, героин хэрэгэлдэг болсон. Ингээд бүр сүрж. Гэсэн чи Жим Моррисон яг л тийм согтууруулах, мансууруулах зүйл донцсон шигэ өөрт нь нөгөө сөрөг муу нөлөөтэй энэ найз бүсгүүдээ бас адилхан донцчихгүй юу. Памелатай зориулаад энэ чинь олон дуу шүлэг зохиоцсон. Түүнээс хид дуудаа салсан мөртлөө юу ч болсон буцаал очиждаг гэж. За ингээд нөгөө 71 оны 7 сарын 2-ны өдөр нь дусаад одоо шүн дунд болж. Энэ хоёр ч орой уулзсан дараа бүр кино театр орж кино утсан ба. Тэгээ Жим Памела хоёр одоо энэ ч нөгөө шүн дунд болчих юм чинь 7 сарын 3-ны өдөр эхэлчихэж шээ. Тэгээд цагийн дараа буюу яг шөнийн 1 цаг өнгөрч байхад түрээсийн байрандаа ороод ирсэн. Өдрийн турш нөгөө чинь биеийн тавгүй яваал байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн нөгөө гадуур явж шараар гуусан Жим Моррисон чинь эргээд гэртээ орж ирэнгүүтээ виски уусан ба. Харин удалгүй найз бүсгүйтэй хамт героин хэрэглэсэн. Хамтлагийнх нь эн чинь гişүүд мөн бие хамгаалагчд нь хэвлийн төлөөлөгч гэдэг ойр тойрны хүмүүс Жим Моррисны арх согтуурлах ундааны хэрэглээг нь ер нь хорж дийлэг үчгсэн тэр муха хатуу байцсан хар тамхи гэх зэрэг тэр зүйлээс хамгаалж чаддаг гэсэн байхгүй. Гэтэл Парист ирчихэр яасан. Тэдэр нь байхгүй шүү. Хамтлагийнх нь байхгүй. Би хамгаалагч нь байхгүй. Хэвлийн төлөөлөгч нь байхгүй. Ганцхан нөгөө мансуурах хорт муухай зуршилтай найз бүсгүйтэй л. Энд чинь өөрийг нь гих тэр цөөхөн хүнээс холцсон гэсэн үг. Тийм болохоор урд өмнө нь хэрглэж байгаагүй маш их хэмжээгээр Парист ирсэн хойно хэргэлдэг болчихсон. Энэ муу зуршлаа өөрөө болохоор ингэж тайлбарладаг. Ер нь хүн архичин хүн арх уусан шалтгаан монддгүй шүү дээ. Тэ? Би зүгээр уумар санагдаад уусан юм гэж нэг ч архич хэлэхгүй. Зүгээр харин маань инхээдгийн төрс өдөр болоод яба харин нэг ганц би ууч сэтгэл санаа тавгүй байна гэд тэгээ ууц юм аа л гэж ярьдэн шүү дээ. Яг тэрэн шиг тэр зөвтгсөн юм юу гэж нөгөө 27 клубийнхан дөнгөж хэлж байгаа тийм чинь. Жими Хендрикс, Дженис Жоплин нар гинт үхсэн 27 настайд. Тэдний гинтийн үхлээс болоод би энэ муу зуршил руу орсон юм гэж ярьдаг болсон. Энэ хоёр алдарт нь чинь Жим Моррисныг нас барахаас яг хагас жилийн өмнө 1970 оны 9 болон 10 дугаар сард хоёулаа яг 27 наснда амьсгалуур байсан. Гэтэл Жим Моррисон өөрийгөө Жими Хендрикс, Дженис Жоплин хоёрын араас би удахгүй очно гэж бүр яриад би 3 дахь нь бол харж байгаа гэсэн гэж байна. За ингээд 71 оны 7 сарын 3-ны одоо бүр үүрийн 3 цаг 30 минут болж. Одоо л аимшигтай согцоо аимшигтай мас урсан баг нөгөө ирж чинь. Жим Памела хоёр хоёулаа буудан дээр хөвтөд өгч. Тэгсэн шөнийн 3 хагас үед Памела найз залууга бүр ингээд амьсгалж чадахгүй бачуураад байгааг анзаарсан юм байна л да. Гэтэ өөрөө мас урсан байна шүү дээ. Тэгээ хожим түүний цагдаад өгсөн мэдүүлгээр болохоор Моррисон өөрийнх нь тэр сандарсан дуугаар тэр дороос сэргээд нүдэ нэгэд харьцангуй чөлөөтэй амьсгалж гисэн гэж.
Гэхдээ царай төрх нь яг л өвдсөн юм шиг харагдаад байж. Гэсэн ч Жим Моррисон бол иймч бити дуудаараа зөрүүдлээлсэн байна. Хамгийн гол Памела ч гэсэн өөрөө энэ чинь мансуурсан хിവэрээ хар тамхины үүрслэн гараагүйсэн болохоор тэгсгээд Жимиг буудан дээр нь үлдээд өөрөө цаад өрөөндөө унтахаар өвчиж. Чи бас нэг өөрөө асуудалтай юм хэрэгэлцсэн байгаа учраас хүнд бас мэддэхгүйгээ дуудахгүй байгаа шүү дээ. Харин тий. За ингээд өнөөдрийн дугаарыг Отревин ивент итгэж байна. За Отревин нь хамрын битүүрлийг 12 цагийн турш ярилцдаг. Амьсгалын замын судснуудыг агшааж битүүрлийг багасгадаг юм байна. За 12 цагийн турш арилгана гэхээр нь бол их супер тий. Зарим бүтээгдэхүүн чинь цаг болоод 2 цаг болоод байн бай тусаалгаал байдаг байхгүй. Тэгээд Отревин чигшүүлэгчийн найрлагатай учраас хорсох хуур ашиг шинж тэмдэг илэрдэг юм байна. Ямар сайхан. За ингэдэг болохоор ч 12 цаг өгүүлэлтдэг байж магадгүй юм. Зарим чинь зүгээр хуурайшуулаад ингээд хорсгоод тэгээд ингээд нэг тойрогт орчдөг шүү дээ. Тусаагаад нэг жоохон битгүүрлэн харилж яадаг гэтэл хорсоод хуурайшаад эхлэхээр дахиад нөгөөдөө тусаадаг байхгүй. Ингээд л бүр байнга тусаагаад төгөлчдөг. Энэ нөгөө харшил хэцүү шүү дээ. Минийх бүр астм болтлоо хүндэрч ийсэн. Бүр амьсгалж чадахгүй гэдэг тэгээд нэг ингээд астм нэг цэнхэр тагтай юм ингээд амруугаа ингээд шахажиж тэгээ буцаж амьсгалдаг. Тийм амар хүнд болоод тэгээ би зүгээр бусад хүмүүс туршаад үзээрэй гэж. Гэтэ жоох мөнгө ордог ш. Яг хашил хөдлөнгүүд яг эхлэнгүүд нь гадаа твчээр. Гэтэ би өндөр өртдөг гэж хэлсэн ш. Энэ зүгээр над дээр л өгүүлчихсэн. Тэгээ буцаад ирэхээр хамаагүй айгу. Би одоо астм байхгүй. Гэтэ мэдээч хашил байх нь байна. Гэтэ урдих шиг тийм амар хүндрээгүй. Наач бол их үнэтэй арга байна. Тэг үнэтэй. Гэтэ бас батлагдаагүй шүү зүгээр. Энд чинь 100 тохиолдол ядч Эрдэнэ батлагдах хэрэгтэй шүү дээ. За хямдхан арга байна. Хямдхан арга нь Отревин шүү дээ. За ингээд Отревинийг бүх юмээс ангаар хөдөлталж байгаа. За баярлалаа. За ингээд нөгөө найз өсгөн Памела ч нөгөө буудан дээр нь үлдээгээд өөрөө цаад өрөөнд унтахаар хөвчөө шүү дээ. Харин Жим Моррисон найз бүсгүйн хаараас очиаг баг. Угаалгын өрөө ороод ван буюу усны онгоцонтой суухаар халуус гойжулж эхэлсэн. За найз бүсгүйн тэр оронд тас авч нам унтсан гэж тэ тасарсан л гэсэн үг. Гэтэл шөнийн 4 цаг 20 минутын орчимд тэр Жим Моррисны аимшигтай чангаар бөөлжих дуунаар нөгөө найз бүсгүйс ирсэн. Памелыг сандраал угаалгын өрөө орсон чинь Жим Моррисон ван дотор суучихсан. Бүр цусаар бүлжсэн баг. За ингээ Памела түүнд хувин барьж өгөхдөө бүр түүнийг эхлээд ямар ч хоолоор бүгэлцнийг нь харсан ба. Би ингэтлээ дордоод байхад хүртэл Жим Моррисон имж дуудахгүй гэж зүрүүдлээ л. Харин яг бөөлж дуусаад юу дотор онгол одоо явж онтонд удахгүй би араас чинь очигээд найз сүсүүд эхэлчих. Тэгсэн Памела ч гэсэн Моррисоныг дээрцэн гэж бодоод тэгээд оронд орчиж. Гэтэл эн чинь ямар ч үед цусаар бөөлжнө гэдэг бол маш ноцтой асуудал. Ихэнх тохиолдолд элэгний хүнд өвчтэй. Эсвэл хоол боловсруулах дээд замын эргэтнүүд болох тэр улаан хоол, ходоод, нарийн гэсний ихэнх хэсэг зэрэгт нь цус алдаж байгаа хүн цусаар бөөлждөг. Мөн зарим тохиолдолд зүрхний шигдээсийн ихэнх үед цусаар бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр манхан цусаар бөөлжих юм эмч шүү. Одоо зүгээр өсөлт байхгүй. Энд болохоор эмч дуудаг. За ингээд Памела тэгээд унтаад гасаа хэл. Унтах гэж бас л тэгэл тасраал гэж юм чинь аимшигтай муухай хор туршилж ийм аюулт. За ингээд нөгөө 71 оны 7 дугаар сарын 3-ны өглөөний 6 цаг. Памела курсан гинт сэрээд найз залууга дэрэгдээ байхгүй мэдсэн ба. Ингээд угаалгын өрөө рүү яарад утсан чинь Жим Моррисон ван дотор унтаж байгаа юм шиг яг толоогоо арга шидэлсэн байдалтай хэвтэж. Тэгсэн биеинд нь үрсэн чинь биеинд бүлээн байна. Тэгэхээр нь Памела Жимиг сэрэх гэд бүр хэдэн минут баах угц татсан юм байна л да биеинд бүлээхэн болгоор. Тэгээ өөрөө эн чинь Францаар ярьж чадахгүй. Америкээс ирсэн хүмүүс шүү дээ. Францаар ярьж чадахгүй учраас тэр дороо түрүүн тусламж яаж дуудахаа мэддэг. Тэгэхээр нөгөө өнөөх найз Айлен Ронер уцтаад иймш дуудаж өгөхийг хүссэн ба. За ингээд түргэн тусламжийн ирсэн дороо Жим Моррисоныг ванаас гаргаад цээжин дээр нь дараад яаралтай арга хэмжээ авсан ч гэсэн тэр аль хэдийн амьсгал хураацсан байсан. Халуун усанд удаан хөвцснээс болоод бие нь бүлээн байсан ба. Тийм болохоор амьсгал хураачаагүй юм шиг санагдсан байна л тэгвш. Дараа нь эмч цагдаа нар түүнийг ингээд тодорхойлж байгаа 7 сарын 3-ны өглөөний 5 цаг үед нас орсон байна гэж дүгнсэн байсан.
Харин үхлийн шалтгааны нь болохоор зүрхний шигтэс гэсэн. Ямар нэг нөгөө с ิจ гтэй зүйл нөх олдог болохоор Францын цагдаа нар цаашаага нарийн мөрдлөгч явуулсангүй, талигачийн цогцыг ч гэсэн задлан шинжилгээнд оруулаагүй. Магадгүй ийм болоод ч юм уу Jim Morrison-ыг 27 наснда гинэт зүрхэн зогсож амиа алдсан гэдэгт зарим хүн одоо бол итгэдэггүй. Энээс болоод дахиад нөгөө баахан хуйлдаа нунал гарч ирдэг. Түүнийг бүр түрээсийн байрандаа найз бүсгүйхэн дэргэд насаараагүй. Харин Парисын нэгэн шөнийн клубт хар тамхиныхаа тун гэтрүүлээд амиа алдсан. Хамт наригж байсан хүмүүс нь шүн дунд гаднаас оруулж ирээд ван дотор нь хэвтүүлсэн гэдэг яриад байдаг шүү дээ. Энэ нөгөө батлагдаг цоо ярианд амар их үед. Яг л суперстар шүү дээ. Бүр найз бүсгүй Памела нь нөгөө найз Ронерун залгаад түргэнд тусламж дуудахаас өмнө хар тамхи нийлүүлдэг танилаа дуудаад Jim Morrison-ыг сэргээх гэсэнд бүтлгүүцсэн байх гэдэг таамаг одоо ч явагддаг. Тэр бүл алдар нэрээс залгасан Jim Morrison өөрийнхөө үхлийг хуурамчаар үлдээд зориуд тэг хаа нэг тийшээ зугцсан. Одоо өөртөл баг өндөр настай нэг өвгөн байгаа. Олноос нуугдж амьдэрсэн гэдэг үлгэр домог баг тэрэнд итгэхийг хүсдэг фэнүүд байдаг. Гэхдээ эн чинь арх тамхины бүр байнга ихтрүүлсэн хэрэглээтэй байсан Jim Morrison чинь. Дээр нь үргэлж өөх тостой хоолцдог. Тэгээ унтаж амарч чадахгүй байсан. Эцэстээ нөгөө героин, кокаины хамаартай болсон зэрэгс нь хэрэг харах юм бол зүрх нь харин ч удаа ажилласан байна. Хэдий бид бодоход 27 настай нэг залуу хүүгийн талаар ярьж штэ. Гэтэл амьдралынхаа сүүлийн хэдэн сар цээж өвдөх, ханиалгах, зөксүүлэх зэрэг зөөвөртэй байсан ч гэсэн ер нь зүрх уушиг нь өвчлөд утасныг илэрхийлж. За ингээд Jim Morrison-ыг Парисын хамгийн том хамгийн алдартай оршуулгын газар болох Père Lachaise оршуулгын газар нутаглуулсан. Энэ оршуулгын газар чинь хэдэн 10 зохиолч, гүн ухаантан, дуучдыг оршуулсан газар. Манай алт өөлг шиг л гэсэн үг. Одоо л Jim Morrison өөрийнхөө нөгөө шүтэн биширдэг байсан Marcel Proust, Oscar Wilde нарын алдар суутай зохиолч яруу найртын яг дэрэгдэн ойрсож байгаа гэсэн үг. Түүний буршиг үнж фэнүүд нь байнга эргэж тарьдаг. Бараг өдөр үнжилгүй дандаа шинэ хэнцэг байждаг буршин дээр нь. Нас барах үедээ хэдийгээр гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоогүй байсан ч гэсэн эцэг их нь хүүдээ хичнээн хайртай байсан буршны чулуун дээрх бичээсээс нь харагддаг. Jim Morrison-ы аав ээж бүр 1990 онд 20 жилийн дараа хүүхэн буршны чулууг шинжилж байгаа байхгүй. Хүүгээ нас барсны 20 жилийн дараа тэрэн дээр өөртөө үнэнч байсан гэдэг үг бичдэг. Грек үгсэлт. Яг тийм утгатай. Харин нөгөө Jim Morrison-ы найз бүсгийн хувьд юу болсон бэ гэхээр Pamela Courson Jim Morrison-ыг нас барснаас 3 жилийн дараа 1974 онд Лос Анжелес хотод мөн л яг 27 наснда героиныхон тун гэтрүүлээд амиа алдсан. Харин түүний буршны чулуун дээр нь нэрийг нь Pamela Susan Morrison гэж бичсэн байт. Гэтэл ингээ бичсэн Jim Morrison-ы гэр бүл болон Pamela-ийн гэр бүлийн хооронд олон жил үргэлжлсэн хэрүүл заргыг үүсгэж штеп. Яг тэгвэл тэр бүхний цаана Jim Morrison-ы эд хөрөнгийн асуудал мөн давхар гэж. Чи суперстар гэсэн цаана маш олон эрх үйд байгаа штеп. Ингээд баахан ингэж талцаад 1979 онд буюу Jim Morrison-ыг нас барснаас 8 жилийн дараа Pamela-г нас барсны 5 жилийн дараа сайн нэг зөвшөлт хүрсэн байгаа эднийхээ. Тэгээ Pamela-г яасан гэхээр албан ёсоор Jim Morrison-ы хууль ёсны хамтран амьдрагч гэж хүлэмжшөөрөөд буршны чулуун дээрх тэр нэрийг нь хിവэрнүүлдэг болсон. За Jim Morrison-ыг Америкаас явхад хүргэсэн энэ хэргийн тухайд 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдөр буюу Jim Morrison-ы 67 насны төрсөн өдрөөр Флорида мужи улсын захиргаа түүнд нөгөө хэрэг тарьсан шүү дээ. Албан ёсоор өршөөл үзүүлээд тайзан дээр зохисгүй авирлан олон нийтийг эмх замбарг бодол уруу татсан гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгосон. 67 насны төрсөн өдөр 40 жилийн дараа. Харин доор самтлаг яасан бэ гэхээр Jim Morrison-ыг нас барсны дараа 2 цом гэсэн. Гэтэ үнэхээр энэ өмнөх шиг амжилт болоогүй. Ингээд 73-нд албан ёсоор тарсан. Өдгөө Jim Morrison-ы нэр бол Rolling Stones сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн шилдэг бүх цаг үеийн ш. Тэгээ шилдэг 100 дуучин гэдэг чисаалтын 47-д бичигддэг.
амьдрал муу зуршил гэж тий. Буруу хэмээг. Тэгээд хинтээ нийлж гин, хинтээ амьдарч гин гэдгийг хар гэдэг ч юм хэрэлж чухал байгаа юм да. Тиймээс л харин хүмүүсээ зүгээр айрга таваараа уугаач хэлгээд байгаа шалтгаан тэр шүү дээ. Айрг гэдэг нь цагаан байна уу, шар байна уу? Бити тэр хатууруулаад бити тэр ялангуяа тэр илт тий мансварл бодис руу бити ороорой. Харин тий. Тэднээс л хол яваа шүү нэр. Харин тий. За баярлалаа зандаа. За баярлалаа ба. За өнөөдрийн дугаарыг маань Otravin болон Garden City ивент итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 сталганы Од Мөндөр радиогоор хүрлээ. За дараагийн дугаараар уулзъя. За түрээ шүү дээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.